дараах үйлчлэгийг насан туршид зориулав. Шуудангаар илгээсэн эргэтэн. Энэ явдал зөвлөлтийн ач үйлдвэрийн нэг томоохон төв байсан Уралын нэг хотод болжээ. Тэр үед их сургуулийн 2 дугаар дамжаанд суралцж байсан Катя чанга дэглэмтэй колонд 11 жил ял эдэлсний эцэст саяхан суллагдаад удаагүй байгаа. Мөн түүний найз охин Лена нь Африкийн нэгэн оюутнаас олсон үрээ эсэмэнд божуулсаар байгаа зэргийг харгалзан үйл явдал өрнөсөн хотын нэрийг дурсахыг илүүд үзлээ. Хамгийн гол нь зузаан бамбар уруул буржгар богино үстэй бяцхан хүү үйл явдлын учрыг ухаарах цаг хараахан болоогүй байна. Үр зайгүй найзууд. Лена, Катя хоёр орон сууцны нэг орцонд амьдарч нэг сургуулийн нэг ангид 8 жил хамт суралцжээ. Катягийн эцэг дэлхийд нэртэй том үйлдвэрийг тэргүүлдэг унаа хөлгөлсөн дарга байсан тул айлын ганц охин амьдралын зовлон гачлан гэчиг үнэндээ огт мэддгүй нэгэн байв. Ленад эцэг байсангүй. Дунд сургуулийн багш их нь ганц охиноо юугаарч дутаахгүй төлөө бас л чамгүй хөөрцгөлдөг байснаас Лена Катятай адил хар тэргэнд залрдаггүй ч түүний иддгийг идэж зүудгийг зүүсээр 16-наас хүрчээ. Гарсан ч орсон ч хэлхээтэй мэт явдаг хоёрын зам 8 дугаар ангийн дараа саллаа. Катя дээд сургуульд орж Сэхэтний дээд давхаргын уламжлалыг үргэлжлүүлэхээр 9 дугаар ангид орж Лена ар өврийн хаалга дутснаас хотын зах дах нэг техник мэргэжлийн сургуульд хуваарлагджээ. Гэвч өв зайгүй хоёр өдөр шорой бүрийг хамт өнгөрүүлж таньж мэдээгүй амьдралын сайн мууг ярилцах болов. Ялангуяа тэдний хувьд үлэмж сонин онцох таавар мэт байсан эр эмийн харилцааны тухай амбул азалтна. Эхлээд яриа төдий байсан хүсэл нь явандаа бодит ажил хэргийн төлөвлөгөө олон хувиржээ. Тэр хоёр ахмаг насны октоор дамжуулан олж авдаг байсан порно киног өдрийн цагаар Катягинд хамтархан үзэх болов. Эр эмийн харилцааг элен далангүй харуулсан гадаадын өнгөц сэтгүүлч далдуур цуглуулах болжээ. Нэг өдөр Катя Ленаг утсаар дуудаж нууц сэтгүүлүүдэд авчрахыг хүсв. Тэр үед Катягийн их эцэг хар далаад амархаар яваад удаагүй байсан аж. Ленаг хонх тарахад найз охин нь ээжийнхээ ер бусын чамин бөгөөд ар өвөрдөх нэвт гэрэлтсэн нэмгэн дайсанцтай зогсож байв. Том өрөөнд нь тансаг засаж 2 шил ликер задлсан явган ширээнд зэрэгэлдэх сургуулийн 5 дугаар ангид суралцдаг 2 хүү байраа эзэлжээ. Катя Ленатай тохиролцсон ёсоор бүгдийг зохион байгуулсан энэ аж. Хоёр найз нусгай жаалуудыг хөөгөлтэй болгон ашиглахаар шийджээ. Эхлээд энэ тэрийг ярьж өнгөц сэтгүүлүүдэд санаандгүй мэт үзүүлж архиар баахан шахав. Дараа нь Катя видеогоо залгаж хамгийнэгцэгтэй эсгүүдийг нь 2 хүүд харуулсан боловч бас л олигтой үр дүнд хүрэхгүй болохоор нь Лена эхэл гэж команд өгөв. Лена чармаа нүцгэлээд сонгож авсан хүүгийн хувцсыг тайлах гэж оролдтол архинд толгойн эргэсэн жаал хүү ундууцсан ууралж байснаа бөөлжиж эхлэх нь тэр. Энэ өдөр Катя хүсснээ биелүүлж Лена гомдолтой хоцорсноор хоёр найзын шинэ амьдрал эхэлсэн түүхтэй. Дээрх явдлаас 2-3 хоногийн дараа Катя бас дахин уцстав. Найз хоёр орон сууцны контор руу уцтаж ус алтлаа түргэн хүн явуулаач гэж хүсв. Удаж төдөлгүй ирсэн хүн хоёр найзын төсөөлж байснаас шал өөр өвгжөөр насны үлэмж тарган хүн байсан боловч нэгэнд төлөвснийг хэрэгжүүлэхээр шийджээ. Болгоомжгүйг нь харааж зүгсээр угаалгын өрөөноос гарч ирсэн Слесер өвгнийг хоёр охин 2 шил дарс орсаар өгтөв. Цаг орчмын дараа ухаан тавьсан Слесерийг анд хоёр арай ядан буудан дээр гаргаж хэртэй увцснаас нэгийг ч үлдээлгүй тайч чайжээ. Анх удаа ир хүн нүцгэлсэн хоёр эхлээд баахан цэрвж байснаа удалгүй ажилдаа яран оров. Катя Лена хоёр өвгний өнөөхийг элдвэр оролдож өмхөлжүүлэхсээр арайхийн босгож авмагцсан нарийн тузаар угаар нь чавцаатал боож тайлхаас нааш буухааргүй болгож авав. Ухаан мэдрэлгүй хурхрах өвгөн дээр ээлжлэн гарч дур хүслээ хангах гэж оролдсон боловч онгой хальснаас урсах цус хөндөр эрэхт нь ад жаргал бүрэн амтлагт нь саад болжээ. Эл явдлаас хойш Катя Лена хоёр ноцтой гэхээр үйл явдал сэдэлгүй 2 жил шахан болжээ. Хин хүнд байдаг хүсэл тачаалаа хангах арай өөр эрүүл арга зам сүйгчлэх болж үе насны хөвгүүдтэй энгэр зөрүүлэх болж бэлгийн амт шимтэнд олонтоо өмпжээ. Энэ завсар Катя 2 удаа борт хийлгэснийг тооцвол найз хоёрт сэтгэл шаналлах шалтгаан огт байсангүй. Дурлалын гурвалжин. Катя их сургуулийн басаг алгасан тэр намар Ленагийн ээж үүд болов. 2 өрөөтэй цэлгэр суудсанд ганцаар үлдсэн Лена сар шахам хэнийг шалгаасангүй. Нэг өдөш Катя өндөр жилгэр биетэй хар арьст залуу дагуулan ирж жижиг өрөөндөө хонолохыг хүсв.
Бэби гэж авгаалах тэр залуу Катятай хамт суралцдаг оюутан бөгөөд 26 настай, алс тэртех Африк нутагта 2 их нэртэй нэгэн байжээ. Зөвхөн Березка хэмээх валютын дэлгүүртэл байдаг өрөндийн чамин тансаг эдэг сакс дүүрэн чихэж ирсэн Бэби туйлын хөгжилтэй нэгэн бөгөөд Оросоор муугүй ярьж сурчээ. Тэр үдэш Катя Лена хоёр хар арьст хөтөр залуугийн үр дээр баярлан зингэж шүндэл болгов. Том өрөөнийхөө бодон дээр хонсон Лена тэр шөнө нүд анч чадсангүй. Зэргэлдээх өрөөндөг хаттай дуу чимээг жагансаар тэсэл нь барагдаж хаалган нүхээр очиж чагаажээ. Ширээний чидэнгийн гэрэлдэх дүр зураг чамгууг үзэж амталсан Ленагийн хүсэл тачаалыг бадрав. Катя чармаа нүцгэлсэн хар арьст залуу дээрээс буухад Лена бүсгүй золтой л орд дуу тавьсангүй. Бэбигийн эцэстээ хүртэл чинэр нь цэндээсэн бэлэг эргэтэн Ленад дохоончнээ догшин азаргных лугаа адил харагдах хагаад түнтгэр толгоноос нориглох орчноор нэг цацагдах цагаан шингэнийг нь ухтан өмглөх ухаангүй хөсөл бүсгүйг эзэмджээ. Ленагийн хамаг бие халуун оргин салганах шиг болж нэмгэн дотор өмднийхөө завсраар гараа шургуулахад шал нойтон болсон байв. Лена бодон дээрээ эргэж хэвцсэн боловч удаан тесвэрлэж чадсангүй. Арга нь барагдтаа донд хурууга бэлгийн сүрүүгээ шургуулж хилүүгээ хичнээн оролцсон боловч дур тавьж амгалан тачаалаад номхотгож дийлсэнгүй. Хаалган дээр дахин очихт нь дүр зураг өөрчлөгдсөн байв. Найз бүсгүй нь өвдсөндөө ойрлох, Бэби цэнгэлд байлгасандаа Ирүүс мэт яраглах бүрийд Ленагийн бүх бие салганаж сулхан гиншиж байлаа. Бэбигийн өнөөх арай гэж сугарч Катягийн хондлоод өөр ориглох шингэнэ бэлхтал цацхад Лена Катятай зэрэгцэн орд дуу тавьж хүсэл тачаалаа тайлхан дээр. Энэ явдлаас хойш Лена ямар нэг шалтгаан гарган Катягийн сургууль дээр байсхийн очихулжээ. Тэр шөнө Ленагийн орд дуу тавихыг мэдсэн найз бүсгүй нь хүсэл тэрэ алтхаас эмээж Бэбиг Ленагийн дахин дагуулж ирсэнгүй. Хоёр найзын харилцаач мэдэгдэхүйц хөвтөрч уулзаж учрах нь зөрсөн аж. Шинэ оны өмнөхөн Ленагийн аз дайрч сургуулийн дэрэгдэх дэлгүүрт Бэбитэй халз мөргөлдөжээ. Бэби ойр зургийн энэ тэрийг арж төдийл царай өгөх шинжгүй байсан боловч Лена зүрхэлж шинэ жилээр гэртээ очихыг тэгхтээ ганцаар очихыг өрөв. Шинэ жилийн үдэш Бэби Ленагийн дэрсэнгүй. Катяш дотор байрных нь үүдэн түлээсээр үүр цайлгачээ. Найз хоёр өглөө нь орцсныхоо үүдэнд тааралдахдаа хинхэнийгээ хардаж багтарч ядсан ууранд хар цагаан дуугүй өнгөрч шинэ оны мэд хүрэх гэж мартаж орхижээ. Хэд хоногийн дараа эрлийн үзүүр хоёр бүсгүйг нэгэн цагт нэг газар дахин учруулав. Катягийн их сургуулийн багш ганц бие явгаан үүдэн дээр хоёр найз тэнхүү учирчээ. Катяг яг энэ хаалганд хамт орсныг нь чи харсан юм уу? Би хувьсгалчдын талбайн тэндээс алдчихад энд ирсэн болов уу гэж таамагласан юм гэхэд Лена Бэбиг дагуулж ирсэн энэ ихэмсэг авгаач нь хэмбэ гэж хоёр найз биеиндээ шинэ оны анхны мэд хүргэв. Хонхыг нь хэд удаа удталд арсан боловч тагчиг. Хоёр бүсгүй байж ядахтаа эсрэг талын байшингийн дээвэр дээр гарч хараалт авгаан цонхыг хайж эхлэв. Удалгүй бүдэг гэрэлтэй нэг өрөөнд хувцсандаа багтаж ядсан шалхгар тарган авгаа нааш цааш хүүхэд мэт хөнгөн шингэн гүйхийг олж харжээ. Харав цусрах гэж хөлөө угалхна гэж Ленагийн хэлсэн хорсолтой үеийг Катя сонсох тэнхэлгүй шахан байв. Түүний хор шаар нь буцалсандаа дэлбэрэх шахаж ядч хөшгөө амгиж мэддгүү үнэ 40 гарсан гахаа цавчиж алхад багтах өлөгчин гихцэрээр хамгийн муу мухай хараал түн өглөж байлаа. Удалгүй багш авгаан цагаан нүцгэн тэнтгэр бие үзэгдэж бүдэг хар хухагаас ялгархгүй шахан Бэбигийн морилдсан хар бие харагдахад найз хоёр орох байх газраа олж ядав. Сэтгэлд харна нас агсан эмийн хүнжилж ургахад Ленагийн нүд бүрлцэж Катя хятансан дуугаар "Гүцээ энэ муу хар одоо над хэрэггүйгээд нулимов." Гэвч Катя бүсгүй хэлсэндээ хөрсөнгүй. Хэд хоногийн дараа Ленагийн урхинд орсон Бэбигийн араас уйлах нь холгүй гүйх болов. Африк залуугийн тухайд Катяг огт тоохоо болж харин арай царайлаг Ленатай үе заагүй холбогдчихэ. Эхэндээ 2-3 өнжөөд учирч байсан хоёр 100 тийшээгээ бүр салж хагцхаа болов. Бэби зуны амралтаа Ленагинд өнгөрөхт нь Катя тисч чадахта хар далайг зоржээ. Шуудангийн илгээмж. Хүйтэн бороо шавсан намрын тэр орой Лена бүсгүй Бэбид тавьсан хоолоо дахин халаасаар шүн дунд болгов. Энэ хагас жилийн хугацаанд Лена шал өөр хүн болсон гэлтэй. Эхлээд хүсэл тачаалд хөдлөгдсөн бүсгүй Бэбид хайр сэтгэлээ өгч амьдралыг өөр өнгө төрхөөр харах болсон байв. Хэдийгээр Африк залуу түүнтэй гэрлэхгүй гэдгээ бүх талаар ойлгуулсан боловч Лена Бэбиг хайрлаж хард суух төдийн хүртэл хэмжээлшгүй жаргал болсон байлаа.
Орцны орсон суугчдын тааламжгүй харьцаа, Катягийн үзэн ядсан харц, комсомолын хурлын шүүмжлийн альнаас нь ч айж эмэхэ нэгэнт болжээ. Маргааш өглөө Лена бэбигийн дотор байр руу эртлэн очив. Дүгжээтэй хаалга сахиж хагас өдөр болоод сургууль дээр нь очиж сургалсан боловч хайцныг нь мэдэх хүн олдсонгүй. Ажил тараад дотор байраар нь дахин орсон боловч өчигдөр хичээл тараад хаашаа явсныг нь хэн ч мэдээгүй ажээ. 2-3 хоног бэбигээс ямар ч сураг чимээгүй. Арга нь барагдахдаа хотын эмнэлгүүдийг гүйцээж сэргийлэхэд хүртэл мэдэгдэжээ. 4 өдрийнх нь өглөө Лена бүсгүй ажлаасаа чөлөө авч бэбитэй ахин уучлахгүй гэж ам өчгөө өгсөн багш авгаанд очлоо. Балмагцсан коммунист эмэгтэй бүх өрөө тэрж байтугай бүх шкаф саваа дэлгэн үзүүлж унтсан давхар өрөөнд орох хөлсөө байн арчиж охин минь дахин гоохот энэ явдал чи бид хоёрын дунд л үлдэх ёстой. Их чихээ тэр явдлыг нэг ч хүнд дуулгаж болохгүй шүү. Дуулуу гэж ойлгонсаар хоцорчээ. Хэдэн өдөр нойр хоол алдаж ядарсан Лена гэртээ ирэхдээ хаалган завсар нь шуудангийн илгээмжийн хуудас хавчуулаастай байв. Лена гэх хүн энэ ертөнцид бараг үгүй учир хинээс юу илгээдэг вүлээ гэж гайхаж тасарсан бүсгүй санаанд нэгэн бодол гинт зурс хийхэн дэр. Бэби дур зоргоороо өөр хот руу явчихад гинтхийн бэлэг илгээж боон энэ үзээ гэж баярлсан Лена. Үдэш барай бас нэг ч тоолгүй. Хайртай хүнийхээ хаана яваг мэдэрч сураг гарах нэ гэж бодон үүдэн дээрээсээ эргэжээ. Аз болоход шуудангийн салбар холгүй тул хэд тэгтээд амьсгаад зар хаалгыг нь татав. Буцах хаяггүй юм байна шүү дээ. Уг нь байх учиртай л да. Бид яаж мэдхүү гэсэн шууданч хүүхний үгэнд урам нь хугарсан Лена. Бялууны жижигхэн хайрцагнаас томгүй илгээмжээ тэрвэрсээр үүд чиглэх завсар илгээмж дотор захиа байж болох юм. Энд задалж үзье гэж бодсон боловч яагаад ч юм харихаар шийджээ. Лена харих замдаа миний хаягийг бичгийн машинаар зогсныг бодоход надыг даган гүйдэг байсан нусгаа залуучуудын нэг нь л зулгуудаж бэлгэсэлт илгээж буй царай нь энэ үз. Хэн байж таарах вэ? Илгээмж нь ямар хөнгөн юм бэ гэж төдий л ойшоож үтсэнгүй. Илгээмжийг задлахын өмнө бэбигийн дотор байрны жижүүрлөө уцтаж сураг чимээ гарсан эсхийг лавлав. Нарийн тууцаар олон дахин давхарлан боосон илгээмжийг тун нямбай сэтгэл гарган бэлтгэжээ. Эхний хайрцаг дотор жамбайлан боосон бас нэг хайрцаг байна. Тууцсан доор бяцхан зураас хавчулсныг авч үзвэл чамд зориулсан дурлалыг минь үл ойшоон гутаач хартаа нөхцсний хариуд гэсэн ганцхан үйлбэрийг мөн л бичгийн машинаар зогсон байв. Лена шал тэнийг юм хэн байдаг вүлээ? Владислав уу? Өнөөх их бясалгач Славка юу? Саг суугаараа Владислав л үз гэж бодсоор жижиг хайрцгийг нэв. Гялгар уутанд буй бараан хөх том зүйл юу болохыг Лена эхлээд ухаарч ойлгосонгүй юм. Уутны ам айжим дэлгэгдэж их хүн хурц өнөр гинт хамар цориход бүсгүй. Угаар нь тас огтлсон эрэгтэй хүний томоос том бэлэг эргэтэн өмнө нь буйг сая ялгаж танив. Хөхөлбөр ухмал өнгөөр зэвхий даах тэр эргэтэн удахгүй төрөх хүүгийнх нь эцгийн хэрэглээд гэдгийгт ч Лена бүсгүй ухаарч амжилгүй ширээний болгон мөргөн хөсөр унжээ. Даанч төвчээгүй юм. Катяг барьжлахын өмнө ойрын буурагт Владиславыг Обнинскт Савлийг баривчлан хорж баггүй монгонсны эцэст аимшигт энэ хэргийн жинхэнэ эснийг олсон юм. Сэргийлхийнхэн тургүй залуухан бүсгүй чирэг эр хүнийг тийхүү аимшигтайгаар алсан гэдэгт удтал итгэж чадахгүй байлаа. Катяг сэрдэх баримт магадлалч харьцангуй бага байжээ. Хэрвээ сар орчмын дараа хотын захаас олдсон бэбигийн шарилын орчмоос нэг бэлгэвч олоогүй бол Катягийн аз дайрахч байсан байж магадгүй. Эрүүгийн шинжээчд тэр бэлгэвчийг Катя бэби хоёр хэрэглэснийг тогтоож чадсан юм. Мөрдөн байцаагч урьдчилан эмнэлгийн үзлэгээр оруулсан оюутан бүсгүйд шинжээчдийн тэр магадлалгааг үзүүлэхэд Катягийн царай анх удаа хухай цайж за янарх сүлж удаа амтлаа гэж яах гэж хүсвэ. Даанч төвчээгүй юм гэж дуу алджээ.